Нийслэлийн томоохон бүтээн байгуулалт болох хариуцгал татваргын туулны коллекторын 3-4-р ээлжийн ажил 40% үргэлжилж байна. Тус ажлын нөлөөлөлд өртсөн 77 нэгж талбараас 70-ыг нь чөлөөлөд байна. За газар чөлөөлөх хэрэгт аж ахуйн нэгжүүдэд нөхөн олгоор олгох сэргээн засах ажилд нийслэлийн төсвөөс 6 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ. Ингээд 2026 онд 10.4 км шугамаас 5.5 км-ийг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Туулны коллектор нь гачуурт хужир улан улаастай налай хамглан шархад дамтаржаа долоон будал Баяошуу толгойт Баянголын ам орчмын орон сууцны хорооллуудын бохир усыг шууд улан удаа ажиллаж байгаа налайх өмнөдийн төвийн болон 23 дахь коллекторуудаар дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэх юм. За дээрх ажлын хүрээнд нийтдээ 30 км шугам угсархаас өнөөдрийн байдлаар буюу 17 жилийн хугацаанд 20 орчим км шугамыг угсарсан байгаа юм. Одоо аж ахуйн нэгжүүдийн одоо тараас чөлөөлөх, бусад инженерийн хангамжийн шугам шүлжээг зөөж шилжүүлэх. За энэ авто замын нөхөн сэргээлт зэрэг ажлууд дээр бол нийтдээ энэ жил бас улсын нийслэлийн төсөв дээр бол бас 6 тэрбум төгрөгийг бол бас нэмж бас төлөвлөсөн. За одоо энэ ажил бол бас ер нь бол ажил бол дуудахгүй хийгдээд явахаар бол бас төлөвлөлтөд явж байна. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 25 дорооф 134 дугаар тогтоолоор нийслэлийн газар зохион байгуулалтын 26 оны төлөвлөгөө батлагдсан. За тус ажлын нөлөөлөлд нийт 77 нэгж талбар өртсөн байгаа. Түүнээс бол нөлөөлөөс гаргасан болон чөлөөлсөн 71 талбарыг чөлөөлсөн. За үнэлгээ хийгдсэн зөвшөлтсөх шатанда 9 нэгж талбар хүлээгдэж байгаа өнөөдрийн байдлаар. За нийслэлийн засаг даргын 6 удаагийн захирамжаар 16 эргэн хуулийн этгээдэд нөхөх олгорыг олгон шийдвэрлсэн байна. Туул нэг коллектор Баянзүрхийн хэрэглэгчдээс эхлээд төв цэвэрлэх байгууламж хүртэлх ачааллыг хуваалцах үүрэгтэй. Тус шугам тавигдсанаар төвийн коллекторын ачааллыг 50%-аар бууруулна гэж тооцоолж байна.